Уурхайчдад уурхайд одоо энэ тээвэр ирнэ ямар хамаа байна. Тэгээ энэ хоёлын одоо өнгөрсөн хугацаанд энэ дээр л их олон тээврийн компаниудыг хүнд байдалд оруулсан шийдвэр бол энэ байсан юм болов. Тэгээ одоо сонголттой болох гэж байгаа юм байна. Тэгээ багц нь хэтэрхий томдсон байна. 500 мянга саяыг авах урьдчилгаа их компани чинь тэр хамгийн том төрийн өмчийн компани л байгаа шүү дээ. Тэгээ жижиг бүх худалдан авагч нар байхгүй болгоцсон байна. Эрдэнэс Монголоос энэ биржийн хууль өөрчлөлт орсноор одоо танай нийт одоо орлогын хэмжээнд танай нийт хүндрэл бэрхшээлийн одоо шийдэх одоо чухал заалтууд энэ ядамжаа бас сууч. Энийг нэг тодорхой хэлээдгээ. Дархны төмөрлөгийн үйлдвэрийнхэн танайх одоо хэдэн тооныг биржээр борлуулчаад байна. Өнгөрсөн онд энэ онд. Энийг хариулчаарай. Эрдэнэс Critical тэгш чаргал дараагаас за энэ хуулийн өөрчлөлттэй холбоотой одоо ямар зохицуултууд орж байна вэ гэдэг дээр энэ хүмүүс хариулж байгаа. Үйлдвэрсэн одоо бүтээгдэхүүн за тэгээ худалдаалсан бүтээгдэхүүн энэ экспортын тоо хэмжээг бол олон улсын атомын энерги агентлагт бол зайлшгүй юм мэдээлэх юм шаардлагатай байдаг. Тэгээ эдгээр одоо зохицуултыг ерөөдөө болсонгүй олох зорилгоор цөмийн нэрийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай дагалдах хуулиар бол хуулийг бол оруулж ирсэн байгаа. За цөмийн нэрийн тухай хуулийн дээр бол зах зээг ашиглан хөлбөртэй холбоотой үйл ажиллагаа эрхлэхийн тусгай зөвшөөрлийг засгийн газрын одоо зөвшөөрснөөр цөмийн энергийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага олгоно гэсэн зохицуултыг оруулж байгаа. За мөн цөмийн энергийн комиссийн одоо ажлын алба за тэгээд төрийн захиргааны төв байгууллага гэсэн одоо зарим заалтуудыг цөмийн энергийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гэсэн ийм одоо өөрчлөлтүүдийг оруулахаар тусгасан байгаа. Эрдэнэс Critical минералын тэгш жаргал гэж юм байна. За хуулийн өөрчлөлттэй холбоотой манай давуу тал гэх юм бол энэ индексийн үнийн өөрчлөлт нь манад бас нэлээд давуу тал болж байгаа. Өнөөдрийн байдлаар биржийн хуулиар яг энэ 7 хоногийн 4 сарын эхний байдлаар бол манайх бол биржийн юун дээр арилжаад үнийн уналтаас болоод биржийн арилжаа амжилтгүй болсон. Тэгээ энэс шалтгаалаад энэ үнийн индексийн өөрчлөлт оруулж байгаа манайд бас давуу тал. Хоёр дахь давуу тал нь гэвэл дотоодын аж ахуйн нэгжүүдэд үйлдвэртэй дотоод нэмэрт шингээсэн одоо аж үйлдвэрүүдэд бүтээгдэхүүнээ бас биржээр борлуулах юм зохицуулт орж ирж байгаа. Дархны төмөрлөгийн сахил чагнаад орж байна. За манай 2024 онд биржээр бол сая 670 мянган тонныг арилжаалахаас сая 310 мянган тонныг арилж ирсэн байгаа. За 2025 онд сая 970 мянган тонныг арилжаалахаар төлөвснөөс өнөөдрийн гүйцэтгэлээрээ сая 670 мянган тонныг арилжаалаад байна. Энэ нь бол эргээд бэлэн бүтээгдэхүүний үлдэгдэл бол экспортын баяжмал 2 сая 600 мянган тонн, завсрын бага агуулгатай бүтээгдэхүүн 2 сая 500 мянган тонны үлдэгдэлтэй байна. За уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар төрийн болон орон нутгийн өмчт, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн дотоодын аж ахуйн нэгжүүдэд одоо уул уурхайн бүтээгдэхүүний арилжаалах хэрэгцээ орчны гацаа гарах одоо ийм хүлээлттэй байгаа. За одоогоор бол одоо энэ асуудалтай холбоотойгоор 15-аас 40% төмрийн агуулгатай 2.2 сая тонн хэмжээтэй ойролцоогоор 42 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий төмрийн өдөр за завсрын бүтээгдэхүүний овоолго бол үүссэн байгаа. За өнөөдрийн байдлаар бол төмрийн өдөр завсрын бүтээгдэхүүн хадгалах агуулга талбайн дүүргэлт бол 87% байгаа. Цаашид тасралтгүй нэмэгдэж үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаа явуулахад бас хүндрэлтэй байгаа. За эдгээр хувийн хвшлийн одоо баяжуулах үйлдвэрүүд нь уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль болон за төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдэд бүтээгдэхүүнээ заавал биржээр арилжаална гэсэн одоо биржийн арилжааны үнийг хил залгаа улсын хэлийн бомтоор зарлана гэж тус тааснаас шалтгаалж за төвгийн эдийн хомсдолд орсон үйл ажиллагаанд оролцсон за экспортын орлого одоо бүрдүүлэхэд л тодорхой хүндрэл үүсэж байгаа ийм зүйлүүд байгаа. За Монгол улсын засгийн газраас гарсан одоо тогтоолоор Эрдэнэс Монгол нэгдэлд энэ жил бас валютын орлогын нөөцийг 1 тэрбумаас багагүй доллараар нэмэгдүүлэх ийм үүрэг хүлээсэн байгаа. Тэгээ биржийн арилжаатай холбоотой энэ хуулийн доголдолтой холбогдож бас экспортын бүтээгдэхүүний хэмжээ буурсан валютын одоо нөөц хомсдолд орох ийм эрсдэл бас хүлээгдэж байгаа. Тийм учраас энэхүү одоо гацаа ялангуяа Эрдэнэс 5 компанитай холбоотой одоо нүүрс тээврийн
гацаа арилснаар бас тодорхой бизнес төлөвлөгөөнд туссан одоо орлогод бол нэмэгдэх ийм хүлээлттэй байгаа. Тээврийн сонголттой байх нь бол зөв байх. Яг хувийн одоо уурхайтай компаниуд бол өөрийн гэсэн машинуудтай учраас болоод байгаа. Тэгэхээр энэ төрийн өмчийн компаниуд ч нь бол энэ олон тээврийн компаниудыг одоо дэмжиж уян хатан ажиллаж тэр худалдан авагчтан тээврээ хийгээд явах одоо тэр нь бараг дээр явахаа. Тэгээд энэ сонголттой болгож байгаа нь бол зөв байна. За Эрдэнэс Монгол компанийн тэр оюун бүсд байгаа тэр нэг хос зам тавьж байгаа компани байгаа тий. Юунес цогцсигээс гашуун сухат руу чиглэсэн. Тэр зам одоо бол ашиглалтанд орохгүй концессийн зам. Тэр зам ашиглалтанд ороогоос олон одоо хүний амнаас эд хөрөнгө тэнд одоо сүйдэж байна. Тэр хос зам яагаад ашиглалтанд орохгүй байгаа? Яагаад тэр компани одоо хийхгүй байгаа юм? Орон нутгийн дэмжиж байхад яагаад одоо өдий болоод ашиглалтанд орохгүй? Тэр зам ашиглалтанд орсон бол өдөөд ямар олон хүний амнаас одоо хүрэгдэхээс сэргийлэх байсан бол, ямар олон машин техник эвдрэхээс сэргийлэх байсан бол, дотоодын үйлдвэрүүдээ энэ хуулиар бас дэмжиж байгаа юм байна. Аргагүй энэ биржийн хуулиас болоод дотоодын үйлдвэрүүд төлшгүй болцсон, коксч нүүрс хэрэгэлдэг одоо олон үйлдвэрүүд байгаа. Эдгээр одоо зам ажлынх нь одоо гарцсан нэгдэж байгаа юм байна гэж ойлгож байна.